Майдар эргэх ёслолын үйл ажиллагаа. Майдар эргэх ёслолын үйл ажиллагаа чин сүжигтэн номонханы хүрээ хийдэд 4 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Чин сүжигтэн номонханы хүрээ хийдийн түүхээс дөрөвдөл 1757 онд халахын нутаг ханхар уулын өвөр цагаантруудын голын газар дуган 5 соврого 4-ийг бүтээлгэн лам нарыг суулган шашны томоохон суурин газар болгон байгуулагджээ. Тэр нь одоогийн энэхүү дугнууд юм. Тухайн үедээ алтан шунхан ганжрааг ялбуулсан 24 дуган, 4 датсан 700 гаруй лам ховрого ганжуур данжуурын бартай 4 сүмбэн зохиолтой бурхны шашны томоохон төв байсан бөгөөд энэ төвөөс 6 гигантэн тодорсон байна. Монгол улсын хэмжээнд хуучны сүм дуган хүрээ хийдээс эхний 3-т багтах 270 гаруй жилийн түүхтэй түүх соёлын дахин давтагдшгүй хосгүй дурсгалт газар юм. Энэхүү хийдэд зургийн дунд сарын шинийн 24-ний бэлэгт сайн өдөр Туг угсаатны зүй байгалийн төвхийн музейн харьяа чин сүжигтэн ном ухааны сүм музейгээс санаачлан Баянгар аймгийн бурхан шашны төв ламын гэгэний гонгандан дэдлэн хийд пандича хорлон хийд зүүн хүрээ буюу дашчаалын хийд галууд сумын мандал баг сургуультай хамтран Майдар эргэх ёслолын үйл ажиллагааг зохион байгууллаа. Майдар эргэх ёслолыг мандлын 5 дугаар баг дээр өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ Майдар эргэх ёслол нь болохоор өдгөө 4 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Бүрэг даваа лам маань Шавнар, Улаанбаатар хотоос Тархлан хийдээс өнцөг болон бас хүрэлцэн ирж байгаад бас сайн шаартай юм аа. 4 удаагийн Майдар эргэх ёслол нь бол уламжлалт дэгж аягаараа цам харих түүн дотор юу гэхээр гомс хөөс энэ хэд орон нутгийнх нь гомс хөөсийг залах дээрээс нь цагаан өвгөн урт насаж удаан жарахыг бэлэгдэж цагаан өвгөнийг өрн залж зон олонд өчрөн залгуулж байна. За ингээд сүсгтэн олон та бүгд өссөн үеэр урт насаж удаан жарахыг үзээтэй өрөөд бишүүлье. Үүний мөнхөд энэ сайн үйл бүхэн дэлгэрж явах бол тухай үж үзий хамт олонныхоо өмнөөс өссөн өрөөж байна. Майдар эргэх ёслолын үйл ажиллагаанд байна. Аймгийн түүх сатын зүүмтэй за төв гандан хийд мөн Улаанбаатар хотоос Баянгар шүрний хийд дашчаалын хийдээс лам нар оролцож байна. За энэ арга хэмжээд байна. Бас манай сумын уугуул болон суугуул иргэд маань өргөн дэлгэр оролцож байна. Энэ үйл ажиллагаа бас жилээс жилд өргөжмөрлж бас энэ сайхан нэвэд үйл ажиллагаа бас уламжлал ёс заншлаараа жид болгон шинжилдэж хүн болгоны сэтгэлд нийцсэн үйл ажиллагаа явуулж болохоос бид бүхэн баяртай байд юм аа. Тэгээд
сүсгтэн олон дам хооргуудаа энэ үйл ажиллагаадаа жид болгон зохион байгуулж хийж байгаад нь талархаж байна. Тэгээд бүгд нь ажлын амжилт, амьдралд наасч байгаа сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. Майдар эргэх ёслол нь ирээдүйд залран ирэх сайн цагийн мянган бурхны тав дахь бурхан болох Майдар бурхны шашинтай золгож Майдар бурхнаас ном сонсох мөн Майдар бурхны залран ирэх цагийг наашлуулах бэлэгдлэр энэ цан үйлийг хийдэг байна. Хүрээ хийдүүд Майдар эргэхдээ Алтан Майдар бурхныг ногоо морин тэргүүнтэй хорол дөрвөн дугуйтай тэргэн дээр дэвжээ сэнти засаж залаад хүрээ хийд нар зүг тойрон дөрвөн зүгт үдлэн эргэдэг. Ногоо морин тэргүүнт тэргэнд залсан Майдар бурхны баруун зүүнд дойдгалсан жадамб чамчой дина алтан гэрэл судруудыг бод сүвргийн хамт залан номт хувцас сойргсон хоёр дахилч Синтагийн хадгийн үзүүрийг Майдар бурхны зүрхэн тус уяад төмөн олноо адис хүртэж явдаг. Хийд хүрээний хэрэмний гол баруун хойд зүүн зүгт тус үдлэн Төй мандал өргөн ерөөл талбан эргэн гол үүдэнд хөрч манзуушрын үд хийж их ерөөл хуран үлзий хутаг оршоож их мандал өргөдөг. Энэхүү тус ёслолоор Майдар бурхны номын оршооны хүртээх зан үйлийг хийдэг ба таван их номын хүрдийг эргүүлэх луга уулзан учрахын бэлэг зохилдуулан бүх хувраг төмөн олон сүсгтэн бүгд дагалдан ерөөл талбидаг уламжлалтай. Майдар эргээд ихгүй юу байна. Олон амтан цугж जैन.
их сайхан байна уу. Тэнгэр хангаач гэсэн өсөж байгаа болтой бүрхээд бороо мороо орох сарайтай байна. Энэ олон түн амар амгалан өвчин зовлонгүй эрүүлэн саруул сайхан байх энэ төлөөл одоо энэ номыг уншиж байгаа л гэж бодож байгаа шүү дээ минийхөө. Тэгээд тэрэн дээр одоо өөрөө болохоор өөр хүүхэд ахтуу амрагцаад их орно амар амгалан байгаа сайн гэж залбирдгийг. Энэ мэдрийн сэтгэл сэтгэл хангадан байна. Энэ мэдрийн хүнэт чинь доо хамтын түн одоо амар амгалантай өвтэй нэртэй сайсан ирүүлэх байх гэж хэлж байна. Майдэр сайхан байна. Гоё байна. Ер нь майдэр ирэхээ учир үлэгдэл эрүүлэг сайн сайхан байхын тэгжид бэлэгддэг юм лээ. Майдэр үлэр хамтын цогцолсон их сайхан зохион байгуулалттай сайхан майдэр болж байна. Энэ одоо онцлог нь бол одоо ер нь чамиг хэлэх гойтой байна. Ер нь ордоордоос. Гадууцны хаалт ард иргэдэд эрүүлэг гадаргалтай сайхан байгаарай гэж хэлж байна. Маш сайхан сэтгэл өндөр байна тий. Тэг богино дугаад тий маш сайхан баярч юм бас тий. Сэтгэл бас амар амгалан бас сайхан тайван болж юм бас тий. Майдэр ирэх бэлэгдэг болохоор ирээдүйн цагийн бурхан майдэр урах маань бас цаг өөрчлөлт нь сайн сайхан юм бас дэлгэрэн аривжин тий. Бас түүний буян минь бас ариун бахалтгай л гэж бодож байна тий. Гэхдээ ерөөс анх удаага яг 3 жил бодоод залбираа тэгээд энэчлэл яг хүсэл маань биелж байна. Тэгээд ийм сайхан ажлыг бас зохион байгуулж байгаас тий гандан зэвслийн хийд энэ ирсэн лам нар тий бүх сүсгтэн олон тий бүгдөөрэнд бас маш их баярлалаа. Музей хамт олон бас давхар бас оролцож зохион байгуулж байгаа. Маш их баярлж байна. Энэ сайхан үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. Намайг Сүмья гэдэг сэтгэл өндөр байна. Манай жил болго уламжлагдаж ирдэг энэ шашин соёлын энэ сайхан майдрыг түгээн дэлгэрүүлсэн их баяртай байдаг. Ер нь л уламжлагдж ирсэн энэ их улсын 6 зүйл хамаг амьтны тусын тулд гэсэн тийм сайхан соёл юм да. Тий. Ер нь жил болгоно л оролцдог доо. Тийм сайхан болдог. Онцлог одоо ингээл нар хуртай сайхан байна. Одоо ер нь нар хур тэгшрээ сайхан илүү сайхан зам болох байхаа л гэж бодож байна. Нутаг орныхон зон олон амар амгалан байж юу сонсон 9 цагаан хүслэн бүтэж сайхан зам болох болтугай л гэж хэлээ. Баярлалаа. За.
Энэ бол одоо ирээдүйд цагийн бурхан юм аа. Тэгээд хүн болгон сайхан байхын тухайд тийм ээ. Монголчууд одоо уламжлал болгон энэ одоо майдар эргэх ёслолыг хэвд орнууд хийдэг байсан. Тэгээд энэ чин шүжих намын хааны хийд дээр бол энэ одоо бүр тий тогтмол явагддаг байсан одоо зан уулын нэгэнд. Тэгээд бид нар бол одоо энэ хотоос ирж оролцож байгаадаа их баяртай байна. Тэгээд анх удаа ирж байна. Тэгээд бас дотор цам гарж ийн тий. Тэгээд их сайхан үйл одоо шашны зан үйл тий одоо энэ оролцож байгаадаа их сэтгэл хангалуун байна да тий. Гомбос эхүүсийн цам харайх ёслол болов. Цам бүжигний нэг талаасаа шашны их зан үйл, нөгөө талаасаа соёл урлагийн нандин өв юм. Манай Монголд цам олон сэдвээр гардаг байсан бөгөөд зөвхөн бурхны шашны сургаал ялан төгссөн тухайд өгүүлдэг байсангүй. Ер нь хүмүүний сайн сайхан амьдрах хүсэл мөрөөдөл муу муухайг жигшин устгах санааг энэхүү шашны бүжигт тусгадаг байв. Манай энэ хонгор аймагт яваандаан бол ер нь цам бүжиг дэглэхийн одоо ажлын төрүүлж эхний үүсвэр тавигдчихэ. Манай цам бүжиг гэдэг бол манай энэ дотор 108 цам тавьсан гэдэг. Одоо энэ төрүүлчээр хондоо шанагийн одоо цам бүжиг гарч ирж энэ олон аймагт босоод энэ бүжиг үзүүлж байгаа маа. Энэ бүжигийн хөдөлгөөнөөр амтны одоо гай бацад хаймыг байхгүй болгодог юм бэлэг дэмбэрэлтэй. Шашны дайсан болон ард түмний дайсан болсон энэ бүгдийг зохицуулдаг, эвдэл оруулдаг, эв цагаартай байдлын тухайд энэ бүжигийн цамыг гаргаж байгаамаа. Энэ цам бүжигийн энэ одоо хөдөлгөөн бол зүгээр орчин үеийн нэг жүжигчдийн одоо юу гэдэг чинь зүгээр дуу хоордог адилхангүй бурхны намын ёсыг одоо энэ үжиг судалсан хүн бас энэ бүжигтэйгж гарч ирж байгаа. Тэгээд дотроо бол уншлагаа уншаад ард түмний төлөө, сайн сайхны төлөө, шашин амтны төлөө гэж зориулж энэ хөдөлгөөн хийж байгаа. Энэ бол амтны барцаа саад зовлон зөвдгөр энэ бүгдийг арилгахын тухайд, ариусгахын тухайд хойштон ард түмэн амгалан цавихын тухайд бурхны шашин үнд удаа дэлгэхийн тухайд энэ бүжиг зүйлийг дэглэж гаргаж байгаа. Энэ шоу та нар тэгээ сайхан сүжгээр энэ юугаа одоо үдэж болдгооны үстэй. Чи сүжгээр болгох юм бол та өгдөг ажил өгч сэтгэлчлэн бүс болно. Энэ хийж байгаа буйнаар та өгдөг ажил өгч сэтгэлчлэн бүснэ.
цам харайхын утга учир цам нь ад хорлол гай барцад муу муухай бүхнийг дарын сөнөөхөд зоригтой нууц тарины өслөлд тулгуурласан шашны зан үйл юм. Чойжин сэхүүсүүдийг бодитойгоор харуулснаар хүний сэтгэлийн гүнд нууц тарины онлын үрийг суулгаж байгаа аж. Үнэхээр сүсгэлж чадвал сэхүүс чойжингууд бодитойгоор борлон бууж цамнан бүжиж байна гэж бодогдох учиртай гэдэг. Цамын хөдөлгөөн бүр муу ёрыг дарах хөөн зайлуулах номын үйлдэл юм. Тийм үйлдэл хийснээр тийм муу зүйлийн хорлолыг дарна гэх мэт хүн гүнзгий утга агуулгатай байдаг. Хамгийн гол нь хүний сэтгэлд буй уур муухай дажаангуй гурван хорийг даран мөхөөж элдэв зүйлийн гайгаас ангижруулах өвдөж шидтэй бурхны шашны хатуу үйл гэж номлосон байдаг. Нууц тарины ёсны дэг сахилга хатуу учир цамын чойжин сэхүүсний бясалгалыг хийж дотоод санаа бодол нь номын зүгт бүрэн хандсан. Номын авшиг санваар хүртсэн лам хувргуудал цамд цамандаг. Цам нь жирэнийг бүжиг наадан биш. Баг өмсгөл чимэг зүйлтээс эхлээд гар хурууны байрлал хөдөлгөөн харайх үсрэх нь цөм нууц тарины ёсны зан үйлийн гүн бясалгалын илэрхийлэл байдаг. Эртний одоо шийшүүлэх том хааны хийдэд майдар цам бол олон удаа гарч 108 цам хүртэл гарч ирсэн юм төвхтэй. Тэгээ өнөөдрийн хувьд бол ухаандаа цам бүжгийн хамгийн анхны одоо чанагийн цам гарч ирж байна. Хойшлоо бол энэ нутагт бол цам бүжиг одоо улам дэлгэр ийм юу суурин тавьж байна. Энэ хийдийн гол шүтээний нэг бол гомбос бус байдаг. Тэр гомбос бусны одоо зам бүжиг гэж бас ийм гайхамшигтай одоо эртний уламжлалтай ийм зүйл байгаа. Энэ гомбос бусны одоо энэ юу одоо ингэ цам нь одоо гарч ирнэ. Тэгээ өнөөдөр одоо их бэлэгтэй сайхан нэмрэлтэй боллоо. Одоо дагшаалын хийдээс ирсэн энэ цам бүжигт гардаг хүүхдүүд ирж одоо 2-3 төрлийн одоо цамын одоо бүжгийг дэгэлж тэгээд энэ хамаг амтны тусны тулд агуу их одоо үйлс бүтээхийн бэлэг дэмрэлтэй ийм сайхан үйл ажиллагаа болж байна. Ард түмэн та бүхэн одоо энэ юундаа сайхан сүлжгэлж өнөөдрийн хурал номон сайхан даган баясаж орон тохийнхаа сайхны төлөө сайхан сүлжгэлж залбирч ард түмнийхээ төлөө дандаа амтны төлөө өгсөн сайхан сэтгэлээр бод сэтгэлээр амтны тусын тулд бид одоо ийм сайхан уян даган баясаж гэж ингэж бодож залбирч байгаарай. Бод сэтгэлийн одоо бод сэтгэл гэдэг бол өрөвч зөөлөн сэтгэл амтыг хайрлж эндэх сэтгэл байгаа. Тэр сэтгэлийн гол одоо бурхан бол жаграас бурхан байдаг. Жаграас бурханы одоо дашгын дүр гомс хус гэж байдаг. Гомс хус яагаад ийм дашгын дүртэй байгаа юм бэ гэвэл амтын одоо муу нүгэлийг харивдаад амтын одоо зовлон их болох тусам ийм гатуу дашгын дүртэй болж ирж амтыг тусалдаг ийм тангарахтай болох юм аа. Тэгээд тэрний одоо ханда бүжиг энд гарч ирэхэд бол одоо энэ хийдийн орон хийдийн сахиус ханда биеэрээ задраад та бүхэнд ажил өгч яана гэж бодож ард түмэн та бүхэн сайн сүлжлээрээ. Цагаан өвгөн морилов цам цагаан өвгний нэрийг төвдөр цэрэн дүг хэмээн монголоор 6 урт настан хэмээн хөрвүүлэх ба мөнхөд сүндэрлэх уул мөнхөд урсах аршаан мөнхөд наслах хүн мөнхөд наслах гөрөөс мөнхөд наслах шовоо мөнхөд наслах мод хэмээх 6 зүйлийг бэлэгддэг. Энэ 6 зүйл нь аюуш бурхны адис хүчээр урт наслах шидийг олсон бөгөөд цэрэн дүгийг залж тагсан газар оронд урт нас аз жаргал энх хамглан оршин тогтнодог гэж бэлэгддэг. Цагаан өвгөн аймад бүхий сайхан цэцэрлэгт оршин сууж, амтны сайн муу үлийг толдон сууж, уул усны эзэд савдгийг захиран суудаг гэж үздэг бөгөөд цагаан өвгний тахилгыг үйлдвэл хулгай дээрмийн аюул, хараал, мууяроос хамгаалдаг хэмээдэг. Монгол цагаан өвгөн нь хүн зон сайн сайхан явахын ерөөлөөр баруун гартаа эрх барьж, олон хүмүүн урт наслахын бэлэгдлэр зүүн гартаа луун толгойд 6 таяг барьсан байдаг.
Баян тарган сайн явахын бэлэгдлэр цагаан дээл өмсөж, газар лусыг захирах бэлэгдлэр барин арьсан гутал өмссөн аж. Цагаан өвгнийг өрн дуудаж тахил өргөн баясгснаар эдмалын гарз альва зэтгэр гайг тонилгон ам насыг уртасгав. Цагаан идэ сүү тарг өрмааруул тэргүүтнийг өргөн арц хөж өөгүүлэн цагаан өвгний санг уншдаг. Цагаан өвгний цамнан бүжиглэх байдлаас тухайн жилийн өвлийн цаг уур ямар болохыг мэддэг байв. Хүрээний зургаач нар цаг уурын байдлыг урьдчилан мэдсэнийг олон түмэнд тохиолон мэдээлэхдээ энэхүү цагаан өвгнөөр дамжуулдаг байсан. Хэрвээ тухайн жил өнгөтэй сайхан өвөл болж өнгөрөхөр бол цагаан өвгөн их найрсаг зантайгаар бүжих ба харин тэр жил хатуу хариг ширэн өвөл болох бол цагаан өвгөн аашаыг муутай самандаг байна. Эмэс настангууд энэ жил цагаан өвгөн зан сайтай байна. Сайхан жил болох нь хэмээн хуучилдаг байлаа. Цагаан өвгөн буюу цэрэн дүүгээд уртастай зургаа гэж байдаг. Тэрний одоо цагаан өвгөн одоо орж ирж та өвгдийг одоо уудаж та өвгдийг эрүүлэг хадсахны хаажраа сайхны төлөө гэж одоо үйлдэл гарч ирж байна. Цагаан өвгөн гарч ирэхэд бол цагаан өвгний сан энтергээ дахилга байдаг шүү дээ. Тэгээ одоо цагаан өвгөн одоо бидний банда энэ эргэж ирж байгаа. Цагаан өвгөн ирж байгаамаа. Тэгээд энэ амтны тусаа цагаан өвгний сам гэж юм болж байгаа. Тийм юм аа. Цэрэн дүүг уртластай зургаа гэж байдаг. Тэрнээс гадна манай энэ гомос хосны шанагийн зам гарахын өмнө одоо манай одоо нэг хошнаа ярил одоо норов шарвын гэгэний хамгийн сүүчийг одоо дүүр бол энэ игний дүртэй ийм хүн байдаг. Энэ хүн маань одоо нийтэд бол тодорч гараагүй. Ер нь нэг хэсэг улсад бол одоо тэр норов шарвын гэгэний одоо хамгийн сүүлийн дүүр гэдэг нь баталгаатай болсон тийм машин ардманд бол ийм гэгэт маань морилж ирсэн байна. Тэгээд цагаан өвгөн маань одоо ингээд олон амтны тусын тууд үжигэн үжүүлж гişгэ бүртэж байна. Өнөөдрийн сайхан амар болон гэлтгийа та бүхний. Өнөөдрийн сайхан бэлэгтэй сайхан өдөр. Чин сүжигт намаа хааны хүрээнд өнөөдөр майдэр жамбын чаваа хорч майдэр иргэж байна. Таатай бас сая царж өгч маань сайхан дэлгэрэнгүй ярьсан баг. Тэгээ ер нь бид Баян хонгор аймгийн Төв Хөгсаатны музей хамт олон нутгийнхан тэгээ мөн лам хавргууд мөн Баян хонгор аймгийн Бурхан шашны төв ламын гэгэний гонгон дэдлээ хэд зүү хүрээ тачаалын хэдээ сайхан гэлэн лам хавраг унзад сайхан цолтой лам нар бас хүрэлцэн ирсэн байна. Тал талын сайхан лам нар ирсэн байна оо Улаанбаатараас. Өргөн дэлгэр ер нь сайхан болж байна. Энэ жил тэгээ дөрөвт жилээ сайхан майдраа ирэг жамбын жигаа орж майдраа дахиж байна. Олон талаас олон сайхан лам нар олон сайхан сүгтэн олон нутгийн зан олон ирсэн байна. Улам хойштой ингээд төр төмөн амар амгалан байхын тухай даатгч ирээдүйн цагийн одоо майдар бурхантай уулзаж очихын тухай ерөөл тавьж байгаамаа. За бидний одоо багш гадны чамбуу данжуулаад санаа мэдээ багш маань цорж багш маань биднийг ирээд энэ майдар эргэх энэ хурал номонд оролцоод түүний хажуугаар цамын одоо дэглэлт хөдөлгөөнөөс жигжид гэж байгаа чамбан ноён тэр ноёнгийн одоо хөв хөдөлгөөн гомбос хавхосны хөв хөдөлгөөн эднийг одоо хийгээд тэгээд майдрын жамбын чог гэдгийг хураад тэг өнөөдөр сайхан нийтээрээ сайхан буян хурааж байна. Энэ буяны хүчээр тэгээ олон амтан амар амгалантай сайн сайхан их амар амгалантай байх болтойгоо гэж одоо ерөөл тавьж байна. Майдар эргэх ёслолын хурал нь сайн цагийн мянган бурхны 5 дугаар майдар бурхан ирээдүйд замбуу төвд заларч ном номлон шашин амтны тусыг бүтээх тэр сайхан цагийг бэлэгдэн майдар бурхантай уулзах ерөөл талбиж буй ёслол билээ.
Майдар иргэх ёслолд зорж очсон хурал даган баясаж нийтээр буян хураасан сүсгтэн олны хийсэн буян бомжива болон арвижих болдог. Цог Entertainment Media Studio 2024 он.